Сайн байцгаана уу? Хоёр дахь бичлэгээрээ уулзаж байна. Энэ удаад мацагтай холбоотой номын товчлол бэлтгэн хүргье. Та өсгөн хамгийн сайн эмчилгээ гэж сонсож байсан уу? Сүүлийн үед интернетээр маш их шуугаад байгаа энэхүү ном нь Японы анагаах ухааны доктор Ацуши Аоки гэдэг хүний бичсэн ном юм. Өнөөдөр энэ номонд яг юуны тухай өгүүлдэг, бидний эрүүл мэндэд ямар хэрэгтэй талаар товчхон ярилцъя. Энэ ном зүгээр л нэг хүн өсөж байгаад турчсан тухай биш. Бүр цаанаа маш том шинжлэх ухааны үндэслэлтэй. 2016 онд Японы эрдэмтэн Йошиноро Осуми гэдэг хүн автофаги буюу эс өөрийгөө цэвэрлэх процессыг нээгээд Нобелийн шагнал хүртэж байсан юм байна. Харин энэ номын зохиолч Аоки доктор тэрхүү хүнд шинжлэх ухааны онолыг амьдралд хамгийн энгийнээр хэрэгжүүлж болох мацаг хэлбэрт оруулж бичснээрээ маш их алдартай болсон юм байна. Үнэхээр л олон хүн энэ номыг уншаад амьдралынхаа хэм маягийг өөрчилж, чин хасгаас гадна архаг ядаргаа элдв өвчнөөсөө салсан гэж ярьдаг. Энэ ном зөвхөн Японд ч биш, Азийн орнуудад маш том шуугиан тариад байгаа юм байна. Анх Японд хэвлэгдсэн даруйдаал 800 мянга гаруй хувь борлогдож, эрүүл мэндийн салбарт 16 цагийн мацгийг тэрэнд болгож чадсан гэхээр аргагүй хэрэгтэй ном байгааз. За тэгвэл номын гол агуулга руугаа оръё. Автофаги гэж яг юу вэ? Мацаг барих үед хүний бие энэ горим руу шилждэг гинэ. Энгийнээр хэлэх юм бол бие доторх хуучирсан гэмтсэн эсүүдээ бидний бие өөрөө идэж устгаад түүнийг шинэ уураг болгож дахин боловсруулдаг процесс юм байна. Энэ нь биднийг хөгшрөлтийг удаашруулж, дархлааг сэргээж, бүр хавдар болон бусад аюултай өвчнөөс сэргийлэхэд тусалдаг юм шүү. Зурган дээр харагдаж байгаа шиг эс доторх муу эдүүдийг тусгаарлаж аваад устгаж цэвэрлээд шинээр эрүүл эс болгож байгааг харуулж байна. Энэ гайхалтай цэвэрлэгийг таны бие өөрөө хийж чаддаг гэхээр үнэхээр гайхалтай байгааз. Тэгвэл яагаад заавал 16 цаг гэж нууцсан юунда байна вэ гэхээр бидний хоол идснээс хойш 10 цагийн дараа биед хуримтлагдсан сахар буюу глюкоген дуусдаг гинэ. Үүний дараа бие маань өөхөө шатааж эхэлдэг. Харин бүтэн 16 цаг болоход бидний яриад байгаа өнөөг автофаги буюу эс өөрийгөө цэвэрлэх процесс дээд цэгтээ хүрдэг байна. Тийм болохоор л 16 цаг үсгэн хамгийн чухал гэж энэ номон дээр дурджээ. Мацаг барих үед гиз дуграад л өсөж эхэлдэг дээ. Бид нар өсөж байна гэж маш ихээр зовдог. Гэтэл доктор Аоки хэлэхдээ гидэс дугарах нь ходоод цэвэрлэгдэж өсөлтийн гормон ялгарч байгаагийн шинж гэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл энэ нь өвчин биш, харин чиний бие залуужиж өөрийгөө эрүүлжүүлж байгаагийн дохио гинэ. Тийм болохоор өсөг мэдрэмжээсээ битгий айгаарай. Бас нэг сонирхолтой юм нь энэ номны 16 цагийн хугацаанд юу ч идэж болохгүй гэж өөрийгөө тарчлах хэрэггүй гэж доктор маань хэлсэн байна. Хэрвээ үнэхээр өлсөө тэсэхгүй бол түүхий самар буюу хушиг, буйс, кашью зэргийг идэж болно гэж доктор зөвлөж. Самар нь цусан дахь сахарыг өсгөхгүйгээр өлсөх мэдрэмжийг дардаг болохоор нөгөөх чухал автофаги процессыг зогсоохгүй шидэт хүнс болдог байна. Бас олон хүн өлсгөөр булчин маань хайлчхан гэж айдаг. Гэтэл 16 цагийн мацаг нь булчингийн уургийг идэх биш. Харин эс доторх хэрэггүй хогийг
дахин боловсруулдаг болохоор булчин хамгаалж харин ч хэрэггүй өөхнөөс салахад тусалдаг гэсэн байна. Тэгээд мацгийнхаа хажуугаар хөнгөн, суниалт, суулт зэрэг дасгал хийвэл бүрч сайн гинэ. Бид нар өдөрт 3-аас олон юм идэхээр бидний элэг, нойр булчирхай зэрэг дотоод эрхтнүүд 24 цагийн турш илүү цагаар зогсолтгүй ажиллаж ядардаг байна. Харин 16 цаг амрааж өгснөөр тэдгээр эрхтнүүд маань амарч цусан дахь сахарыг зохицуулж чаддаг болдог гинэ. Энэ нь чихрийн шижин, цусны даралт ихсхээс сэргийлэх хамгийн хүчтэй бамбай болдог юм байна. За ингээд үгнээд хэлэхэд энэ ном бидэнд юу хэлж байна вэ гэхээр таны бие өөрийгөө эмчлэх хүчин чадалтай. Зүгээр л түнд 16 цагийн хугацаа өг. Турхаас илүү залуужиж, өвчнөөсөө салж, эрүүл амьдрах энгийн арга бол ердөө л 16-8 мацаг юм. Хоол идэхгүй байх нь чамайг сулдуулах биш. Биеийн хогийг нь шатааж, шин эрч хүч өгнө гэдгийг дахин санаарай. Тиймээс таач бас туршаад үзээрэй.